Өнөөдөр мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан цахим 90 үед мэдээллийн ил тод байдал хүртээмж хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг боллоо. Монгол Улсын үндсэн хуульд иргэдийн мэдэх эрхийг нээлттэй байхаар хуульчилж өгсөн байдаг. 2021 онд нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг шинжилэн боловсруулж улсын хурлаар баталж 2022 оны 5 дугаар сарын 1-ээс дагаж мөрдөж эхэлсэн. Энэ хууль батлагдахаас өмнөх зохицуулт бол мэдээлэл авах эрхийн тухай хууль 2011 онд батлагдсан байдаг. Хуулийн шинжилтээс өмнө энэ хуулийн хүрээнд шүүхэд гомдлоо гаргадаг, шийдвэрлүүлдэг гэх мэт тохиолдол маш хангалтгүй буюу 5-6 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2024 оны шинжлэгдсэн хуулиас хойш өргөдөл гомдол 30 гаруй тохиолдол бүртгэгдсэн сайн тал гэж харж байгаа янз бүр байдаг. За мөн одоо энэ хуулийн шинжилгээний хариулгыг баталгахаас өмнө олон улсын байгууллагууд энэ чиглэл иргэний нийгмийн байгууллагууд хэлжсэн гол асуудал байгаа. Яагаад гэвэл нэг талд нь мэдээллийг ил тод болгоё гэдэг бол нөгөө талд нь төрийн бол албан нууцтай холбоотой зохицуултууд байгаа. Гэтэл төрийн бол албан нууцтай холбоотой зохицуултуудыг огт хөндөөгүй 2016 онд батлагдсан үйл байхгүй. Тэгэхээр төрийн бол албан нууцын тухай хуулийг одоо шинжлэх хэрэгцээ шаардлага бол зүйн ёсоор тавигдчихж байгаа. Нөгөө талаас нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуультай холбоотой хуулийг сурталчлах, таниулах, төрийн албан хаагчдын мэдлэг одоо ойлголтын дээшлүүлэхтэй холбоотой зохиц ажил бол хийх зүйн ёсны хэрэгцээ шаардлага үлдэж байна гэж бол гарч байна. 2023 оны нийтийн мэдээллийн ил тод байдлыг хангах үүднээс шилэнцэг, гөвцөг эмээн цахим системийг үүсгэж ажилласан. Энэ систем дээр мэдээлэл хариуцагч 5600 байгууллага мэдээлэлээ оруулахаас 4530 орчим байгууллага мэдээлэлээ оруулсан байгаа юм. Энэ нь мэдээллийн ил тод байлгах ёстой байгууллагуудын 85 орчим хувь нь юм. За мөн улсын хурал дээр дипломт цахим систем байдаг. Зэрэгэд хуулийн төсөл дээр 33000, 77000, 100,000-ын босогт авах юм бол тухайн хуулийг байнгын хороогоор улсын хурлаар хилцүүлж чухал хуулийн төсөлд санал өгөх боломжтой байдаг. За саяхан Монгол Улсын засгийн газраас иргэдээ одоо сонсох иргэдийнхээ санал санаачдгаа дагуу ажиллая гэдэг дийгөө гэдэг захим системийг бас гаргасан ба энэ 20,000, 50,000, 100,000 хүн одоо тухайн санал дээр одоо ямар ч иргэн өөрөө асуудалтай холбоотой саналаа оруулж болно. Ингээ 20,000 хүн, 50,000 хүн, 100,000 хүн дэмжих юм бол Монгол Улсын засгийн газраас хуулинд өөрчлөлт оруулах тухайн асуудлыг засгийн газрын хуралдаанаар шийдэх гэдэг иймэрхүү нөхцөл байдал бол бүрэн бүтлэн юм болцсон байгаа. Гэтэл яг иргэд бол мөн түүнчлэн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг зөрчиж байгаа аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох системийг боловсруулах шаардлагатай байгаа. За манай иргэд ч төрийн үйлчилгээг шүүмжлэхээс илүүтэйгээр оролцох боломж нээлттэй байгаа тул холбогдох платформуудыг өргөнөөр ашиглахыг онцлолоо.